Нэр дэвшигч Мягомбын их болтын уулзалтад оролцохоор Баянхонгор аймгийн төвөөс 300 гаруй километрийн зайд орших шинэ жинст сумаас хүртэл иргэд зорж иржээ. Хонгор нутгийнхан энэ удаад нутгаа биш улсаа бодсон сонголт хийн гэдгээ хэлж байна. Засгийн эрхийн манд өгчлөө 65 гишүүн гаргачлаа. Ерөнхийлөгчийн арчсан намд өгвөл юу болдг юм бэ? Засгийн газар улсын их хурлаас гаргасан шийдвэр болгоныг нөгөө арчсан намаас нэр дэвсэн ерөнхийлөгч гацаадаг. Үр дүнд нь хэн хохирдгоо? Ард түмэн хохирдог юм аа. Ардсан намын 4 жилийн идэж уусныг өнөөдөр хэн төлж яана? Ард түмэн төлөх гэж үүнээ үзэж шүү дээ. За би яг нутаг аймаг гэдэг юм бол одоо Баянгор аймгийн 2 үнийг дэмжих, аль нэгийг дэмжих тийм шийдэл төрөх. Гэхдээ бол энэ бол Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуул, Монгол улсын ерөнхийлөгч сонгож байгаа болохоор би энд бол ямар нэгэн цензур байх ёстой гэж ойлгож байгаа. За ийм учраас би одоо нэг колдгоогд дэмжиж байгаа. Мэдээж төрлөг нутгаас манай ерөнхийлөгч төрөөсөө гэж хүн болгон хүсч мөрөөдөх нь бол зөв. Тэгэхдээ Мягомбын инх колд гэж хүнд бол сандаа өгөх нь бол ойлгомжтой байх. Ягаад тэгэхээр бүгдэнд нь сайхан одоо нэгэмс итгэл хүлээлгээд эргээд бид энэ хүмүүсээс одоо тэр хийх ажлыг одоо бүрэн дүүрэн хүлээж авах нь бол мэдээж тэр нь бол зөв гэж бодож байгаа. Баянгор аймгийнхан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт багтсан шинэ хөдөө төвлөрлийг сааруулах бодлогыг дэмжиж байна. Орон нутаг эзэнгүйдэж залуу малчтын халаа тасрах болоод байгаа энэ үед шинэ хөдөө бодлогоо цаг алдалгүй хэрэгжүүлээрэй гэж нэр дэвшигчид захиж байсан юм. Нэг л Монгол, нэг л орчин нөхцөлтэй Монгол хүн амьдрах ёстой. Хотын Монгол, хөдөөгийн Монгол гэж хоёр Монгол байх ёсгүй юм аа гэж би үзэж байгаа. Миний мөрийн хөтөлбөрт ийм санаа туссан байгаа. Энэ удаагийн сонгуульд ив нэгдэл ялж байж эдийн засгийн хямрал тогтворжно гэдэгтээ Баянгор аймгийн сонгогчид санал нэг байна. Өнгөрсөн 4 жил дотроо толхилдсны гайг иргэд идэх хоол өмсөх хувцсаа хасан байж мэдэрсэн. Хагарлыг эхлүүлсэн зарим нэгэнд зохих дүнгэн тавьсан гэж Баянгор нутгийнхан хэлж байна. Энэ ч үүднээс улсаа бодсон шийдвэр гаргаж саналаа Монгол Ардын намаас нэр дэвшиж байгаа Мягомбын инх болтод өгнө гэдгээ хэлж байсан юм а.